Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн амрыг ирье. Намайг Инх Цэцэг гэдэг их барих эмэгтэйчүүдийн эмч хүн байна. Өнөөдөр та бүхэндээ жирэмсний эхний 3 сарын талаар мэдээлэл зөвлөгөө өгөхөөр та бүхэнтэйгээ уулзж байна. Өнөөдөр та бүхэн энэ видеог үзэж байгаа бол та жирэмсэн байх, эсвэл таны ойр дотны хүмүүс жирэмсэн байх гэж бодож байна. Иймд та бүхэндээ юуны өмнө баяр хүргэхийг хүсэж байна. Жирэмсний эхний 3 сарын талаар ярихын өмнө үр тогтолт гэдэг ойлголтыг ярихыг хүсэж байна. Өмнөх сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирсэн эхний өдрөө хүртэлх хугацааг сарын тэмдгийн мөчлөг гэж нэрлэдэг. Сарын тэмдгийн мөчлөг нь эрүүл эмэгтэйд 28-аас 35 хоног үргэлжилдэг. Та бүхэндээ үр тогтолт гэдэг ойлголтыг ойлгомжтой болгохын тулд энэхүү үзүүлэн дээр тайлбарлая гэж бодож байна. Хүнд 2 хос уурсан хоолой байдаг. 10-аас 14 см урттай ийм 2 хос гуурсан хоолой байдаг. Мөн түүнчлэн 2 хос өндгөвч байдаг. Өндгөвч нь өөрөө урт нь 3 см, өргөн нь 2 см, зузаан нь 1 см ийм 2 хос өндгөвч байдаг. Мөн умаа өөрөө 50-аас 70 грамжинтэй ийм жижигхэн эрхтнүүд байдаг юм аа. За тэгээд үр тогтно гэдэг нь болохоор эм бэлгийн эс яг сарын тэмдгийн дунд үед өндгөвчнөөс гадагшилдаг. Энэ үед нь гаднаас эр бэлгийн эс умаан хүзүүгээр дамжин умаагаар цаашлаад гуурсан хоолоогоор орж ирдэг. Гуурсан хоолоогоор орж ирсэн эр бэлгийн эс нь гадагшилсан өндгөн эстэй нийлээд үр тогтдог. Үр тогтсон өндгөн эс нь гуурсан хоолоогоор 5-аас 7 хоног яваад умаан дотор ханд бэхлэгддэг. Энэ үеэс эхлэн та жирэмсэн боллоо гэсэн үг ээ. Жирэмсний явц нь 280 хоног буюу 40 ширхэг 7 хоног үргэлжилдэг. Энэ хугацааг жирэмсний эхний 3 сар, дунд 3 сар, сүүлийн 3 сар гэж 3 ангилдаг. Та жирэмсэн болсноо дараах шинж тэмдгүүдээр мэдэх болно. Үүнд жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэг бол ерөөсөө хоолны туршилт өөрчлөгдөх юм аа. Ихэнх эмэгтэйчүүд хоолны туршилт нэмэгддэг байхад зарим эмэгтэйчүүдэд дотор мөнхөө оргиж бөөлж цутгасны улмаас хоолны туршилт бол буурдаг байгаа. Мөн түүнчлэн жирэмсэн болмогцоо би одоо өргөс тэмэх идмээр байна. Би цагаан идэ идмээр байна. Мөн одоо жирэмсэн болмогцоо л одоо харж авах идмээр байна. Тэгээд ерөөсөө жирэмсний 3 сар өнгөрөхөд энэ дуршил нь өөрчлөгдсөн гэсэн эмэгтэй тохиолдож байсан. Мөн одоо бид бүхний итгэхэд одоо бас заримдаа хэцүү ийм дуршил тохиолдсныг би бас ярмаар байна. Жишээлбэл одоо цонхон дээр тогтсон шороог өглөө болгон идмээр одоо амандаа хиймээр одоо бүр ингээд чичрээд байдаг жирэмсэн эмэгтэйг би бас надтай тохиолдож байсан, тааралдаж байсан. Мөн түүнчлэн төмөр идмээр төмөр одоо амталмаар төмөр долоомоор санагдаад байна гэсэн ийм одоо шинж тэмдэг гэдэг юм уу, хүсэл зорилго гэдэг юм уу, иймэрхүү дуршил өөрчлөгдсөн жишээнүүд надтай тохиолдож байсан. Жирэмсний эхний 3 сард илэрдэг шинж тэмдгүүдээс төв мэдрэлийн тогтолцооны талаас нэлээд олон шинж тэмдэг илэрдэг. Үүнд жирэмсэн эмэгтэйчүүдэд дааврын солилцооны жирэмсэнтэй холбоотой үүсэж байгаа өөрчлөлтөөр шалтгаалаад нэлээд ууртай, уцаартай, гомдомхой, уйламтгай болсон байдаг. Мөн түүнчлэн одоо нойронд бол өөрчлөлт ордог. Зарим эмэгтэйчүүд нэлээд нойрмог болж байхад зарим эмэгтэйчүүдийн жирэмсэн эмэгтэйчүүдийн одоо нойр сэргэг байх байдлаар өөрчлөлтүүд илэрдэг. Дараагийн нэг жирэмсэн болсон шинж тэмдэг бол жирэмсэн эмэгтэйн нүүрний сэвх тодордог. Мөн түүнчлэн хэвлийн цагаан шугам одоо боронхтой болдог. Мөн одоо хөхний нөсөө тодрох энэ шинж тэмдгүүд илэрдэг. Их барихын одоо мэрэгжлийн эмчнэр бол энэ миний саяны дурдсан 4 шинж тэмдгийг жирэмсэн үед, жирэмсний эрт үед илэрдэг эргэлзээтэй шинж тэмдгүүд гэж нэрлэдэг. Яагаад вэ гэвэл энэ нь бол бас бусад өвчнүүдийн эмгэгүүдийн үед бас илэрч болдог учраас ийхүү нэрлэдэг юм аа. За жирэмсэн болсныг ер нь илтгэдэг энэ олон шинж тэмдгүүдээс хамгийн их түгээмэл одоо хүмүүсийн мэддэг шинж тэмдэг бол сарын тэмдэг саатах юм аа.
Хүмүүс ерөөсөө л миний одоо дараагийн сарын тэмдэг ирэхгүй байна. Би жирэмсэн болсон уу гэдэг энэ асуултыг өөртөө тавиад эмнэлгийн байгууллагад ханддаг. Өөрөөр хэлэх юм бол сарын тэмдэг ирэхгүй болно гэдэг бол жирэмсэн болсныг илтгэх бас хамгийн тод одоо шинж тэмдэг гэж үзэж байна. Энэхүү эргэлзээтэй шинж тэмдгүүдээр хамгийн бас олонтоо тохиолддог жирэмсэн эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд бас хэлж байдаг шинж тэмдэг бол миний сарын тэмдэг ирэх ёстой хугацаанд ирэхгүй байна. Мөн түүнчлэн хөх баг зэрэг томроод тэгээд хүндүүр болоод байна гэсэн шинж тэмдгүүд хэлдэг. Энэ бүх шинж тэмдгүүд нь л жирэмсэн байж болзошгүй үндсэн шинж тэмдгүүд юм аа. Ер нь эмэгтэйчүүдээс ирж байгаа асуултууд дотроос нэлээд хувийг эзэлж байгаа асуудал бол эмчээ би жирэмсэн болсноо яаж мэдэх вэ гэсэн асуудлууд байсан. Энд хамгийн нэгдүгээрт хамгийн гарын дорох та өөрөө жирэмсэн болсноо онцлох арга бол жирэмсний сорил тавих энэ арга байгаа. Жирэмсэн болсон эмэгтэй биед жирэмсний даавар үр тогтсноос хойш 8 дахь хоногоос эхлээд ялгарч эхэлдэг. Энэ эмэгтэй цусанд, энэ эмэгтэй шээсэнд жирэмсний даавар байна уу үгүй юу гэдгийг л оншилдог аргыг энэ жирэмсний тест буюу сорил гэж нэрлэдэг байгаа юм. Хэрвээ та жирэмсэн болсноос хойш 10-аас 12 хоногийн дараа жирэмсний сорилыг тавихад 2 зураас гарч байвал та жирэмсэн болсон байна гэж үзэж болно. Ер нь жирэмсний тестийг өдрийн аль ч хугацаанд тавьж олон заавал өлгөн шээсэндээ үзэх шаардлагагүй гэж үздэг. Хэрвээ та жирэмсний сорилоор онцлох боломжгүй эсвэл эмнэлгийн байгууллага танд ойрхон байдаг бол жирэмснийг онцлох хамгийн тохиромжтой арга бол эхо онцлогоо буюу H50 шинжилгээний арга юм а. Ер нь жирэмсэн болсныг илтгэх хамгийн мэдээлэл сайтай, хамгийн хоруу чанар багтай. Энэ шинжилгээ нь жирэмсэн болсныг хамгийн найдвартай онцлох арга бөгөөд жирэмсний хамгийн бага хугацаа буюу 4-7 хоногтой байхад бүрэн онцлох боломжтой арга юм а. Жирэмсэн эмэгтэй та эхоны үзлэгт орж байхдаа нэгдүгээр жирэмсний хугацаа, хоёрдугаарт ургийн өсөлт хөгжилтийн байдал, гуравдугаар таны урагт гач хөгжил байна уу үгүй юу гэдгийг бүрэн шинжилүүлэх боломжтой. За сая бүгдээрээ жирэмсэн болсон гэдгээ баттай мэдлээ. Хэрвээ танд жирэмсэн болсонтой холбоотойгоор дотор муухай оргиж, огиулах зовир шаналгаа илэрч байвал энэ байдлаа хөнгөвчлөхийн тулд хоолны дэглэмдээ анхаарал хандуулах ёстой. Хит өсөхгүй буюу хит садахгүйгээр ойр ойрхон бага хэмжээтэйгээр хоол идэхийг зөвлөж байна. Мөн түүнчлэн хоолныхоо хооронд шингэн зүйлийг багаар уух нь энэ байдлыг бас хөнгөвчлөхөд тус нэмэр болно. Мөн түүнчлэн шингэн зүйлийг сонгохдоо цагаан гааны цай мөн ургамлын найрлагатай цайнуудыг санд болгож байна. Дотор муухай оргуулдаг хурц үнэртэй хоолноос зайлсхийх хэрэгтэй. Үүнд халуун ногоотой, шарсан, хуурсан, өөх тостой, эсэглэн хүчлэг хоолнууд хамаарагддаг. Би та бүхэнд нэг аргыг хэлж өгье гэж бодож байна. Учир нь халуун хоол нь үнэртэй байдаг учраас дотор муухайрах үндсэн нөхцөл болж өгдөг учраас та бүхэн халуун хоолыг заавал тасалгааны температурт өргөж байж идэх юм бол дотор муухайрах зовир багаснаа. Хоол ундтай холбоогүйгээр зарим хүчин зүйлүүдийг дурдвал нэгдүгээр бөхчим халуун орчинд байлгахгүй байх, мөн түүнчлэн үнэртэй усны хурц үнэрээс хол байлгах, хурц анивцсан гэрэл гэгээнээс хол байлгаж чадах юм бол энэ хүний дотор муухай оргих зовир шаналгаа нь багаснаа. Жирэмсний эхний 3 сард нэлээд илбэг тохиолдог эмгэг бол жирэмсний эрт үеийн хорлого юм а. Энэ нь бөөлж буюу шүс гож гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Бөөлжин гэдэг нь дотроо хөнгөн дунд хүнд гэж байдаг. Өдөртөө 4 удаа хүртэл бөөлжиж ивэл хөнгөн гэж үздэг. 4-өөс 10 удаа хүртэл бөөлжиж ивэл дунд зэрэг гэж үздэг. 10-аас дээш удаа бөөлжиж байвал үүнийг хүнд зэргийн жирэмсний эрт үеийн хорлого гэж нэрлэдэг. Шүс гоожих тохиолдол хоногтоо 1 литр хэмжээний шүс ялгардаг. Хэрвээ танд хөнгөн зэргийн бөөлжилт илэрч байвал эмч хүний хувьд таныг би тайван байхыг зөвлөж байна. Харин дунд зэргийн үед шингэн алдсантай холбоотойгоор хордлогын шинж тэмдэг илэрдэг учраас та эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Хүн зэргийн жирэмсний хордлогыг зогсоогүй бөөлжилт гэж нэрлэдэг бөгөөд
ийм олон тоогоор олон удаа бөөлжиж байхад таны бусад эргэтэн тогтолцооны талаас маш их шинж тэмдгүү зовир шаналгаа илэрдэг учраас эмнэлгийн байгууллага зайлшгүй хандах шаардлагатай. Жирэмсний эхний 3 сард таны хүүхдийн зүрх, элэг, бөөр мөн төв мэдрэлийн эргэтнүүд бүхий л эргэтэн тогтолцоо үүсдэг гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм ч учраас жирэмсний энэ хугацаанд бид бүхэн өөрсдөө нэгдүгээрт эрүүл байх шаардлагатай. Хоёрдугаарт эмчийн зааваргүйгээр янз бүрийн эм, тариа, бусад бэлтгэлүүдийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл жирэмсний эрт үеийн энэ 3 сарын хугацаанд таны хүүхэд эрүүл байж гэмээр цаашдын хөгжил, ирээдүйд төрөх хүүхдийн маань эрүүл мэндийн байдал зөвхөн энэ үеэс хамгийн хамааралтай байдаг гэдгийг бүгд мэдэх ёстой. Хэрвээ та жирэмсэн бол өрхийн эмчтэй хамгийн түрүүнд хандаж жирэмсний хяналтанд аль болох эрт хугацаанд хамрагдахыг зөвлөж байна. Таны хандсан өрхийн эмч эхлээд таны жирэмсэлсэн эсхийг баттайгаар онцлно. Үүнээс гадна таны эрүүл мэндийн байдал болон ургийн өсөлтөнд нөлөөлөх элдв хүчин зүйлүүдийг илрүүлэхийн тулд таныг шаардлагатай шинжилгээнд чиглүүлнэ. Шинжилгээний хариу ирсний дараа хяналтын эмч маань таны эрүүл мэндийн талаар болон ургийн өсөлт хөгжилтийн талаар танд шаардлагатай зөвлөгөөнүүдийг үн төлбөргүй өгөх болно. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэй таны ургийн хөгжил зайлшгүй шаардлагатай төмөрийн бэлтгэл болон боолын хүчлийг зайлшгүй хэрэглэхийг зөвлөхөөс гадна жирэмсний эхний 3 сард хэрэглэж болохгүй А, Д, Е, К витаминуудыг хэрэглэж болохгүй учир шалтгааныг тайлбарлах болно. Хэрвээ та анхны удаа жирэмсэлж байгаа бол танд асуух зүйл маш их байгаа болов уу гэж санагдаж байна. Ийм учраас танд шаардлагатай таны мэдхийг хүсэж байгаа олон асуулт байвал та хяналтын эмчтэй хандаарай. За ингээд та бүхэндээ жирэмсний эхний 3 сарын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө. Хэрвээ та одоо жирэмсэн эсвэл таны ойр орчны хүмүүс жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэхүү видеог тэдгээр хүмүүст илгээгээрэй. Дараагийн видеогоор би жирэмсний дунд 3 сарын талаар мөн жирэмсний сүүлийн 3 сарын талаар мэдээлэл өгөх болно.